Майк Уильямс Батүлэгнэр бүгний төлөө үсрээд эхэлж байгаа юм байна. Эхний довтлогоо Сэлэнг Бодонсогийн болсон. Джей Скрабыг хүлээж байгаа гэсэн үг. Тулга дууны шидэлтэн оновчтой болсон 2 оноо. Энэ тоглолтын нээлтийн оног. Айл багийн хувьд бол сайнгүй формтойгоор хоорондоо тоглож ин доо. Ариун болтын Анан дайраад орсон. Цэнгүүн байраас алдаа болсон. Довтлогоо орсон. Майк Дэлгэр Ням. За 2 тоглолтын голоор яваад орсон доо. Самбарцсан довтлогоо амжилттай болсон. Сэлгээгээр орж ирсэн дөрвдөө. Бодонсоос Ананд аваашуу шидсэн. Андын 3 оноо. Анан тойрж гарч ирэх бөмбөг авсан. За энэ хоёр шидэгчээ сулж байгаа хэлбэрүүд бас маш олон явж байгааг та бүхэн анзарч байгаа. Батбаярыч тэр Анандыч тэр. Маккензи Муур алхантаа хийгээд явсан. Хоёр тоглолтыг үүсгэсэн довтлогоо оновчтой болсон. Батүлэг Батбаяр Слан тойроод гарч ирсэндээ хангалттай том орон зай үүссэн. Наран гэрлийн Батбаярын 3 онооны шийдэлт. Багийн 14 дэх оноо бөмбөг сонирхчийн хувьд бол Сэрэнбаатар суларсан. Хосын зан шидэлтэй оноглаа. Маккензи Муур маш гоё хөдөлгөөн байсан. Дахиад эргэсэн довтлогоор дооцсон нэмэлтийг шидэлтийг шиднэ. Дүүлгэн шогийн дасгал жуулчдын бүрэлдэхүүнд бас Стив Сүртэй хамт байсан. маш хүнд байдлаас нэмсэн довтлогоо оновчгүй. 2 оног авсан. Миндвэр. Ям. За Сэрэнбаатарын эсрэг байна да. Дамжуултыг гоё өгсөн. Тулгын бөмбөггүй гүлчихсэн гоё байлаа. За ер нь Касанс тэмцэл за Захан Бродерсын залуучууд энэ ямар гоё тэмцэл вэ? Довтлогоо оновчтой болсон. Үнэхээр гоё тоглолтыг үзүүлж байна. Бус тоглогчдын гүйлтүүд их гоё болоод байгаа да. Цаана тулга суларсан. Дундаас шидсэн. Отгон дэрийн тулгын дундын шидэлт амжилттай болсон. Энэ тоглолтын 4 дахь оноогоо авч байна. Мад Гилберт Миндвэрийн эсрэг дата шидсэн. Мадын олон шидэлт амжилттай болж байна. Энэ тоглолтын ихний оноогоо Маккензи Муур урагшаа дамжуулсан. Хурцбаатар 2 оноо авлаа. За өөрсдийнх нь мөхийг Сэрэлбаатар буцаа тулга голоор нь орсон. Хөөргсөн довтлогоо оновчтой болсон. За төгсөн. Дамжуулт Сэрэлбаатар дээр ирсэн 3 онооны шийдэлт нь унсан. Дөрж ямар гоё хамгаалтыг хийж вэ? Урдан толгой Маккензи Муур гараад ирсэн 2 оноо. Баасан дөржийн гоё хамгаалт гоё дамжуулт байлаа. Ариун болтын Анан тойроод явсан. Бөмбөг Анан дээр ирсэн 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Эхний хагас тооцоо 4 минут дутуу байгаа. Маккензи Муур алдаа авсан. Дүлгөөнийг тойроод гараад ирсэн шүү. Миндваяр Баасан дорж хангалттай зай байсан. Баасан дорж тоглолтод амжилттай болж байгаа. Эхний 3 онооны шидэлт нь байлаа. Миндваяр Муур за урдуур ангиж дайрч тоглол аргалах боломжтой. Хөөргсөн довтлогоо оновчтой болсон. 29 дэх оноо. За Төлөвлөгөөнийг амлаж байгаа маань Сламад явсан. Маккензи Нүксэн хамгаалт мундаг болсон доо хөөргсөн довтлогоо оновчтой болсон. Айгуу авч тоглолтын төгсөл нэмэртэй. Ихбаатар Ариун болтын Ананд аваа шийдсэн шийдэлт нь унсан. Ариун болтын Ананд ээлж дудаа 3 өгсөн. Миндваяр авсан хурдан довтлогоонд дашдорж гарч ирээд 2 оноо авлаа. Багийн 35 дахь оноо. Эхний үе бол 2 онооны зүртэй өнгөрсөн. Одоогор бол 4 онооны зүрх байна. Довтлогоо амжилттай болсон. Багийн 41 дахь оноо. За Ахмадын хувьд бол 5 дахь оноо юу авах юм байна. Ахмадс байгаа юм байна. Маккензи Муурын шийдэлтэй амжилттай. Ээлж 2 оноо. Ер нь оноо авчихсан ер нь их ойролцоо л болсон юм байна. 1 2 дугаар хоёулаа. Дүлгөөний довтлогоо оновчтой болсон. Үинээлтийн оноог Сэлэнг Бодонсог авч чадлаа. Ахмад дамжуулт Элмор тасалсан хурдан довтлогоонд гараад ирсэн. Элмор цагирган дээрээс төгсглөө. Хоёр буцаад Ихбаатар Ахмад хамгаалт дайжгүй болсон хүнд байдлаас шийдэлт нь унсан. Ахмадад ер нь хүнд байдал нь илүү арга амар юм шиг үү. Муур за дахиад аргалсан. Дундаас унаа шидсэн шидэлт нь орсон. Дүлгөөний эсрэг бол ямар нэг байдлаар унаа авчаад. Муур Баасан дөрж дээр бөмбөг ирсэн шийдэлт нь оновчтой олсон. Бөмбөг таслагдсан тулга урдан толгоор 2 оноогоо авч байна. Тэр хамгаалч өөртөө татсан Миндваяр дүлгөөний эсрэг явж байгаа дамжуултыг гоё өгсөн. Лайт Лелмор 2 оноо авлаа. Шанс үүсгэсэн. Наран гэрлийн Батбаяр Игбатын дүлгөөнд түрүүнийг алдсан. Энэ удаа шийдэлт нь оновчтой олсон. Багийн 51 дахь оноо 3 онооны тэргүүллийг. За 2 дахь хамгаалч Ахмад бол ойрхон байгаа дээр Муур дүлгөөний өдөөс дундын шидэлтэй оруулсан. Бүр онооны илүү гэх авах боломжтой довтлогоо Бродерсоос. Маккензи Муур дундаас шидсэн. Муурын шидэлтэй орсноор Завхан Бродерсог тоглолтыг 1 оноогоор тэргүүлж эхэллээ. Нутагч Эрдэнэ жалгалцуулагчийн хувьд эрсдэл хийсэн. Ислам Наг амжилттай болсон. Дутууга гүйцээж байна.
Лилмо олцооч जैन. Тулга догсон за хөргөж шидсэн шидэлт нь орсоо. За саяны тоглохоо тулгын мөр. Минд баяр маш том зай байсан. Туулын Минд баяр тийм том зай өгч болохгүй. Захан Бродерс багийн үеийг 1 онооны илүүтэйгээр хааж байна. Эргээд сэргээд эхэлсэн Ананд 2 оноо. Мөнгөний авчлаа. Хурдан тоглохоо Маккензи мөрийн дамжуул даш доорч дээр ирсэн. Даш доорч хурдан тоглохоор 2 оноо авлаа. Юуны маш хамгаалт. Ямар гоё дамжуулч ба доотлохоо оноштой болсон. Энэ гоё дамжуулч юу? Орж ирсэн байгаа Батбаяр. Дэлгэр нь ямар өгсөн дамжуул. За дэлгэр нь ям хүлээж авсан. Довтлогоо оруулаад нэмэлт шидэлтийг шийдгэр боллоо. Баасан дөр дээр ирсэн. Будагтай Албано Захан Бродерс илүү байна. Тулга аваа шийдсэндээ шийдэлт нь оноштой болсон. За довтлогоо эвгүүрсэн шүү. Дамжуулт даваасаа мөнгөний дэлгэр нэм дээр ирсэн. Довтлогоо оноштой болсон. Бөмбөг нуугаад баруун довтлсон. Хоёр гисэн дамжуулт даслагдсан баасанд орж за дахиад хүний илүүтэй гарч ирсэн баасанд орж Батбаярын өдөөс довтлогоо оруулсан. Нэмэлт шидэлтийг за Аслан тойроод гарч ирсэн Батбаяр дундаа Сэрбатрын өдөөс үсрээ шидсэн дундаа шидэлт. Царигт орсон овын 5-10 дээр ирж байна. Доорн дээр ямар гой дамжуултыг өгсөн бэ? Инхбатын дүүлгөө алдаатай. Ананд алхам тэгээд явсан дамжуулт Наран гэрлийн Батбаярын шийдэлтийн оноштой болсон. Шидэгчдийн ослол Багтаан инхүү тэргүүлээ авчирж өгөн үзэгчтэй. Суларсан да. Суул шидсэн 3 онооны шидэлтэн оожгаад гарсан. Довтлооны самраас авсан. Инхбатын дүүлгөө даблд хүрлээ. Бол болон доо Бродерсоос. Маккензи мөр харин 2 тоглогчийн гоолд ороод бөмбөг алдсан. Ариун болтын Ананд хурдан тоглоход ганцаараа гарч ирээд 2 оноо авлаа. За ингээд үзэгчдээ 79-74-ийн харьцаатай Сэлэнг Бодонс баг улирлын ээлжид хожлоо авч байна. Өнөөдөр Ариун болтын Ананд энэ улирлын хамгийн дээд оноогоо авсан. За төлгөөний сайн тоглолтгоо ер нь л багаараа тунд ажгүй тоглолтыг үзүүллээ.